сонгоцсон гэж мэдхгүй ямар ч байсан тааллаараа тэр сонгож одоо харин бид нар энийг хүлийн ууландаг ирэх байхгүй биднэрт. Одоо бид нар огт тэр бидэнд итгэж нэг юмыг даалгасан байна. Бид нар дуу хоолойгоо өндөрсгөх ёстой. Бид нар буруу юмыг буруу байна гэж хэлэх ёстой. Та шүүмжлэгч болчихгүй гэж битгий. Яа тэгэл энэ хүмүүст өгсөн бүх үгсүүд бүгд тэдний амьдрал болохгүй байгааг хэлж ирсэн. Бурхнаас хол тэнж явсныг хэлж ирсэн. Тэгээд гарах арга замыг нь бас хэлж өгч ирсэн юм аа. Тийм болохоор та бид хоёр шүүмжлэгч биш. Битгий хүмүүст гэж яриул. Зүгээр зөөлөн үгэнд дуртай тийм хүмүүс бидний эсрэг байгаа байхгүй. Гэтэ тэд нар яг эцсийн бүлэгт Бурхны үгийн эсрэг явж байгаа гэдгийг мэдэхгүй байна. Бурхны үг биднээс цэвэрлээд эвдээд нураагаад бүр сайхан цэмцэлгээд яагаад гэвэл Есүс хэлдэг тийм ээ. Чөтгөр чинь ингээд өөрийг нь хөөж зайлуулаад сайхан цэвэрлээд тавьсан байгаа гэдгийг мэддэг нөгөө хүнээ гарч явахтаа. Тэгээ буцаж ирдэг. Тэгэхээр цэмцэлэн цэвэрлдэг. Харин одоо бид нар юу оруулж ирэх вэ? Тийшээ Бурхан өөрийнхөө барьж байгуулах юмнуудаа оруулж эхэлдэг. Яг үнэндээ бид нар түүнд зөвшөөрөхөд тэр бидэнд л юмаа оруулж ирээд бидний дотор байгаа зүйлсүүдийг зайлуулж өгдөг. Сугалж өгдөг, гаргаж өгдөг. Тэгээ бид нар тэр зүйлүүдээс татгалздаг. Тэгээд бодглохоор альва хугацаа Бурхны биднийг босгож байгуулж байгаа, бидний хүндэтгэлээс та болгож байгаа тэр одоо ажиллагаа нь амжилттай байх нь та бид хоёроос шалтгаална. Хэр бидний түүний дотор хурдцтай ажиллахыг зөвшөөрнө тийм ээ. Хэр зулгааж зумлахыг нь зөвшөөрнө. Төдий хэмжээгээр бидний дотор амжилттайгаар хаанчлал баригдаж байгуулагдах байхгүй. Би маш их найддаг. Бидний сэтгэхүй дотор ямар нэг юм өөр болсон байгаа. Одоо бид нар хичээгээд ч урдыгаа сэтгэлгээгээр өргөлт, мартаалт, тийм ээ христчин амьдрал, гэр бүл, үйлчлэлийн дэс дугаараа бидний амьдралын эмгэгцэгт тодорхой хэмжээгээр бидний ойлголтууд нь дотор цэгцрэгдсэн байгаа. За тэгээ ингэж сургаад цэгцрэгдэхгүй байвал одоо тэгээ ястай яалтай билээ. Тэгээ бас бидний зүрх сэтгэл дотор Бурхан тодорхой ариусгалуудыг хийж байгаа. Тодорхой цэвэрлэгээнүүдийг, диаволын суулгасан олон өрүүдийг, хүний суулгасан олон өрүүдийг сугалж авч байгаа. Тийм л учраас тэр биднээсийг цуглуулаад сүм болгоогүй байхгүй. Яг л сүм төрдөг. Та хоёр нэг л өдөр төрнө. Бидний энэ цуглалтаас чуулган төрөх болно. Амар удахгүй. Яг л 2011 он бол хурдсгалтын жил. Тэгээ та хоёр чуулган болно. Гэтэ энэ чуулган байгаагүй. Монголд хизээч байгаагүй. Бид нар шинэ мод дэлгэрүүлэхгүй. Бид нар хаанчлалыг дэлгэрүүлэх болно. Энд зогсож байгаа хүмүүсийн үйлчлэлч огт өөр байх болно. Тэнд сууж байгаа хүмүүс ч огт өөр байх болно. Бидний хийх ажлууд огт өөр байх болно. Бидний явах чиглэл огт өөр байх болно. Бидний өгж байгаа үргэлүүд тас өөр байх болно. Огт өөр байх болно. Мэдхгүй нэр үнэхээр тэр бидний яаж сунгав? Ямар ч байсан та биднийг энд цуглуулсан ба. За түүний үг эвдэлдэг, цэвэрлдэг, бас барьж байгуулдаг юм аа. Матай 15-ын 13-ыг харъя. Матай 15-ын 13. Энд Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр Аронигээс харъя. Аманд орсон юм хүнийг бузралдаггүй. Харин амнаас гарч буйн хүнийг бузралдаг юм гэхэд шавнар нь ойртож очиод түүнд энэ үгсийгтэй сонсоод фарисеучуд гомдсныг та мэдвүү гэжээ. Харин Есүс хариуд нь Тэнгэрлэг эцгийн минь тариагүй аливаа ургамал үндсээрээ суглагдана. Тэднийг орхи. Тэд бол сохруудыг удирдах сохрууд юм. Хэрвээ сохрон сохроо удирдвал тэр хоёр хоёулаа нөхөн тунах болно гэсэн. Есүс ингээгүү. За яах вэ хүрхээд тэг явж л ийг. Одоо яа их тийм ээ? Тэгээд орхиж. Харин зүгээр залбираа тэдний төлөө мөлөгээгүй. Гэхдээ наадах чи эцэг тариагүй юм. Эцэг тариагүй юм чи суглагддаг шүү. Бас л үндсээрээ орхи. Сохруудыг удирдах сохроо удирдагч. Нэг өгч байгаа нэр томьёо хүртэл амар зүгээр тодорхой байгаа байхгүй юу? Энэ түүхэн дээр болохоор яасан бэ гэхээр тэд нар байнга гараа угаадаг байсан тийм ээ. Гараа угаахгүйгээр хоол идвэл бузартаа гэж үздэг байсан. Харин Есүс ирсэн учраас хуучин гэрээний үе одоо цаг хугацаанд дуусгар болоод Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр үгүй. Би ирсэн учраас одоо миний үеэс эхлээд бид нар өөрөөр ажиллах болно. Энэ нь хуулаа өгүүлсэж байгаа юм биш. Харин бид тэдний дотор шин зүрхийг хийх учраас тэд нар энийг хийх болно.
Өөр хуулиар бид нар амьдрах болно. Шинэ гэрээний хуулиар амьдрах болно. Тэгээд Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр Тэнгэрлэг эцгийн тариагүй альва ургамал. Энд чи юу гэж байгаа юм? Ерөөсөө түүний үг үнсээр сугалж гаргаж ирж байна гэж хэлж байгаа байхгүй юу? Гуравт нь Бурхны үг бидэнд юу хийдэг вэ? За энэ их чухал юм аа. Бурхны үг бидний зүрхэнд хүч хөндлөлт хийдэг. Хүч хөндлөлтийг хийдэг. Цөмөр Эхлэл номын 17 дээр очие. Энд хамгийн анх Бурхан Авраамтай хүч хөндлөлт Авраамтай гэрээгээ шинжилээд тэгээд хүч хөндлөлт хийж байгаа. Хийхийг Авраамаас шаардж байгаа юм. 17. Бид нар хүч хөндлөлтийг за монголчууд бид нар бол биедээ хүч хөндлүүлээгүй. Мэдгүй. Зарим үндэстэн бол хүч хөндлүүлдэг тийм ээ. Гэтэ хүч хөндлүүлнэ гэдэг бол за одоо өнөөдөр шинжлэх ухаан хөгжсөн учраас өвдөгдгүү тариа мараач байх юм да. Тэр үед бол тийм байдгүй байсан. Тэр байтугай Бурхан захиуч чулуу аваад хүч хөндлөдөг байсан. Хөндлөхийг тушаадаг байсан шүү. Тэгэхээр маш их өвдөгдөг юм процесс байсан байгаа. Дараад нь тэд нар яадаг байсан бэлээ? Эдгэртлээ хуарандаа хэвтдэг байсан. Бүх эрэгтэй хүмүүс нь. Тэгэхээр бүх эмэгтэйчүүд өвчтэй хүн асардаг байсан гэсэн. Тэгэхээр энэ маш эмзэг өвддөг юм процесс байсан байхгүй. Яагаад Бурхан энийг хүсээд байсан юм бэ? Яагаад заавал нэг ийм юм тэр хүсээд байсан юм? Эхлэл номын 17 дээр Бурхан энийг маш тодорхой хэлж өгч байгаа. Уул нь бол Бурхан Эхлэл номын 17 хүртэл Авраамтай гэрээ байгуулаагүй юу гэвэл байгуулж байсан. Амлалт өгч байсан. Тэр амлалтаараа удирдах явж байсан. Харин 17 дээр түүний хэлжсэн амлалт гэрээ нь маш сериосны болж эхэлж байгаа. Нэлээд ухацтай, нэлээд даацтай. Тэгээд тэр юу гэж хэлж байна гэхээр Есүс нь харъя. Тэгээд Бурхан Авраамд өгүүлрүүн. Чи миний гэрээг салхи. Чиний үр удамч бас үеийн үед салхивдун. Та нарын доторх эрх үйстэн болон хөвч хөндөх ёслолыг үйлдэх ёстой. Энэ бол чи болон чамаас хойших чиний үр удмынхан салхих ёстой миний гэрээ. Та нар хөвчөө хөндүүлэхтэн. Энэ нь миний болон чиний хооронд байгуулсан гэрээний тэмдэг болно гэсэн. Бурхан өөрийнхөө ард түмэн дээр тэмдэг тавихыг хүссэн маа. Хэн хөвч хөндүүлсэн байна тэр хүн минийх гэж тэр тооцох гэдэг шүү, тийм ээ? Монголчууд ч одоо нөгөө ер нь монголчууд гэх юм байхгүй. Өөрийн гэсэн адгуус малтай хүн болгон тэмдэг тавьдаг даа, тийм ээ? Тэгэхээр Бурхан биднээсийг миний мал сүрэг учраас гээгүй. Зүгээр миний гэрээний ард түмэн учраас та нарын дээр тэмдэг байх хэрэгтэй. Тэгээд тэр хөвч хөндсөн маа. Тэгээд их сайн хөвч хөндлөлтийг дандаа жинхэнэ өссөн нэмэгдэлт үржилт явагддаг тэр газар дээр хөвч хөндлөлт хийдэг байсан байна. Тийм ээ? Та нар мэдээж. Тэгээд үеийн үед энэ гэрээ дамжих хэрэгтэй гэж. Бурхан үеийн үед тэр гэрээг явуулахыг хүсэж байгаа байхгүй. Түүнээс миний үеэр дуусах юм биш. Цаашаа үргэлжлүүлээ тэр гэрээ явагдах ёстой. Тэгээ энэ тэмдэг нь та нарын бие дээр хийлгсэн хөвч хөндлөлт байх хэрэгтэй юм аа гэж. Та нарын эрх хүйстэй хүн болгон гэрээний дотор явахын тулд хөвч хөндлөлт хийх. Хөвч хөндлөлт ингэж гарч ирж байсан. Бурхан энийг бүр шаарддаг байсан учраас Израилийн ард түмэн дандаа эртээ хөвгт дөнгөж төрөө 8 дахь хоног дээр нь хөвч хөндлөлтийг хийдэг байсан. Дэд хуулийг хараад цөмөрөө. Дэд хууль 30. Дэд хууль 30 дугаар бүлэг. 30-ийн 6. Энд дэштэй Бурхан өөр газар хөвч хөндөх тухай ярьж байгаа юм. 36 дээр. Эзэн Бурхан чинь одоо та нарыг амлсан газар оруулаад би ингэн тэгнэ гэж ярьж байгаад ингэж хэлж байна. Эзэн Бурхан чинь чамайг өөрийн Бурхан эзнийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хайрладаг болгохын тулд чиний зүрхэнд, чиний үр хүүхдүүдийн зүрхэнд хөвч хөндөх ёслол хийнэ гэсэн байгаа байхгүй. Тэднэрт эрх хөвч хөндлөлтийг Бурхан ярьж өгч байсан. Тэдний эхний хөвч хөндлөлт бол махан бие дээр хийгддэг байсан тийм ээ. Тэд нар хүссэн ч хүсээгүйч тэд нар хийх ёстой байсан. Яагаад гэвэл Бурхан хэлэхдээ хөвч хөндүүлээгүй хэн боловч миний гэрээний гадаа байх бөгөөд тэр надаас таслагдана гэж хэлсэн ба. Харин энэ дэд хууль дээр амлсан газар ороод та нар ийм байх юмаа гэдгийг ярьж байхдаа юу гэж хэлсэн бэхээр та нар биендээ хөвч хөндүүлсэн бол ирэх өдөрт би зүрхэнд чинь хөвч хөндөх болно гэж хэлсэн. Тэгснээрээ та нар өөрийнхөө Бурхан эзнийг бүх зүрхээрээ, бүх оюун санаагаар, бүх сэтгэлээрээ хайрлаж чадах юм аа. Үр удамчин хүртэл яг тийм байж чадна. Бид нар зүрхний хөвч хөндлөлтийн тухай олон сонсдог боловч үнэндээ зүрхийг яаж хөвч хөндлөдгийг мэддэггүй. Тийм биз? Бид нар их чухал юм байна гэж мэдэрдэг хэрнээ
Тийм биз бидний зүрхний хөвч хөндлөлт гэдэг чинь зүрхийн сугалж гаргаж ирээд зүрсэн гэсэн үг биш шүү дээ. Тэгэхээр үг ба сүнстэй холбоотой нэг юм бидний зүрхэнд болохгүй юм бол бид нар гэрээний утга учирыг танихгүй, бид нар түүний гэрээний хүн болж чадахгүй болчиход байгаа юм. Тэгээ өнөөдөр үг бидэнд яг энийг хийж өгдөг. Зүрхний хөвч хөндлөлтийг хийдэг. Өнөөдөр тийм ээ Бурхны ойлгуулж өгөхийг хүсэж байгаа нэг том ойлголт бол гэрээ байгаа шүү дээ. Бид нар шинэ гэрээний хүмүүс. Хэрвээ тариачин хүн Филипп ярьжсэн тийм. Хэрвээ тариачин хүн цаг үйлрэлээ мэдхгүйгээр өвөл учир малгайгүй газар хагалаад тэгснээ 100 учир тэгэл хаваржингаа хоосон суужсэн бол 100 ногоо тариад тэгснээ болцсноо хар хавраар ингээд хураах гал ингүүл угаасаа тэр юу ч бүтэхгүй гэж. Тэгэхээр шинэ гэрээний хүмүүс шинэ гэрээний үеэ танихгүй амьдрах юм бол өөрөөр хэлбэл шинэ гэрээн дотор мөрцө хуучин гэрээгээр амьдрах юм бол тэр аюултай. Тэр зүгээр л яхтай яг гэх юм биш тэр бүр аюултай. Бүх юмыг балсан гэсэн. Тэр өнөөдөр Бурхны сэргээхийг хүсэж байгаа зүйл бол хөөе та нар шинэ гэрээний хүмүүс мөн. Гэтэ мөн чанар ч хуучин гэрээ. Та нар бүх зүйлийг албатан хийлэгдэг. Хин нэгэн заавал алдчихж та нараар юм хийлэгдэг. Би боддог байхгүй юу? Заримдаа ингээд яа чуулган төрхөөр ямар гоё вэ гэж бодоод яна тэгтээ бас аймаар да гэж нөгөө л хуучин сүмшгээ бодох бол хуучин чуулганы ойлголт орж ирэх гэх тийм байхгүй. Тэнд бүх зүйл сайн дураар хийгдэх болно. Бүх зүйл сайн дураар. Та хүнд ч ямар ч өргүй. Та зүгээр л Бурхантай хамт алхдаг алхаач нь таны юу хийхийг чинь хэлж өгдөг, шаарддаг. Бурхан шаарддаг хэрэгвээ. Бурханд бидэнд тушаах хэрэгвээ. Харин тэрийг нь бид нар баяр хөөртэйгээр хийхин тулд бидний зүрхний хүч хүндэт хэрэгтэй. Тэгэхээр энэ утгаараа тэр гэрээг шинэ гэрээ биш. Сэргээгдсэн шинэ гэрээн дотор алхаж байгаа хүмүүсийн зүрхэнд хүч хүндэх байхгүй юу? Тэгэхээр зөвхөн түүний үг л бидний зүрхэнд хүч хүндэнэ. Цөмөр Яшуа намдраач. Хэрвээ бид нар биш үү? Шинэ гэрээний хүмүүс атлаа. Яагаад бид нар шинэ гэрээнийхээ яг л ойлгомжтой Есүс Христ ирсэн тийм ээ? Бидний төлөө цовдлогдсон, нас орсон, дахин амьсан, тэгээд сүм байгуулагдсан. Бид нар тэр сүмийн хүмүүс нь байгаа. Яагаад вэ гэхээр чинь зэрэг шинэ гэрээ ингээ ирчээд байхад бидний мөн чанар маань хуучин тулам яваад байгаа байхгүй юу? Ерөөсөө л. Тэгчээ бид нар өөрсдөө шинэ гэрээний хүмүүсээ гэж тайлбарлаад байгаа. Энд чинь эцсийн бүлэгт таны хүү ирээгүй. Таны хүү ирээд бидний гин нүглийн төлөө цовдлогдоогүй. Таны хүү ирээд хаанчлалын сайн мэдээ тараагаагүй. Бас мэдээж ирээд таны хүү амьлаагүй гэж байгаатай яг адилхан байхгүй юу? Хэдийгээр бид нар үгүй таны хүү ирсэн миний төлөө цовдлогдсон гэсэн ч бидний хийж байгаа бүхэн бидний хуулиар өөрсдөө зөвдөх гэж хийж байгаа оролдлого тийм ээ бид нар ямар нэгэн юм хийж Бурханд таалагдахыг хүсэж байгаа тэр байдлууд маань тийм ээ нэг үйлчлэл хийчихвэл эсвэл мөнгө олигтойгон өргөжүүл эсвэл ингэчихвэл бид нар нэг Бурханд таалагдах болов уу гэсэн тэр байдал чи хуучин гэрээнийх. Тэгэхээр энэ байдал маань түүний хүүгийн өхөл ба дахин амьтыг өгөөсгөө явчихж байгаа байхгүй юу? Хэдийгээр бид нар тийм учраас Исаяд хэлсэн маш энэ ард түмэнтэй амаараа намайг хүндлэх юм. Харин зүрх нь ямар хол юм бэ гэж. Тэгэхээр бид нар шинэ хуучин гэрээг ярихад зүрхний хүч хүндэл заавал яригдах хэрэгтэй. Шинэ гэрээний хүмүүс заавал зүрхэндээ хүч хүндүүлсэн байх хэрэгтэй. Би боддог байхгүй юу? Бид нар заримдаа та нарт боддог баг. Есүсийн төлөө хүн яаж тэгэж амар өгч чаддгийм болоо. Тэг ингээд тамлуулсан өгчээсэн шүү дээ хөрөөд. Исаяг болохоор зэрэг одоо Хизекия хааны хүү Үзия Манасе хаан байланд хийж байгаад хөрөөдөж алсан гэж одоо байдсан байна л да. Одоо тэр түүхэнд амьдаар нь шүү дээ. Яаж тэг бидний бидэнд зүрх зүрхэнд маань хөвч хөндлөлт хийх юм бол бид нар жинхэнэ утгаараа түүнийг хайрлаж эхэлнэ. Ойлгож байна уу? Энд нэг огтөр юм болох байхгүй юу? Энд маш том мэс засвар болно гэсэн. Бид нар өөр зүрхтэй болно. Яг Бурхны яриадсан. Тэгэхээр хуучин гэрээнд яригдчихсэн хүмүүс, хуучин гэрээний бүх иш үзүүлэгч нар бүгдээрээ шинэ гэрээний хүмүүс байсан байгаа шүү. Зүрхэндээ хүч хөндлөлтсөн. Гэтэл бид нар одоо хаана хинбэ, хэдэн он бэ, хэдгээр зам бэ болчиход байгаа байхгүй. Тийм учраас тэр өнөөдөр бидний зүрхэнд маань хөвч хөндлөх болно. Зөмөр Яшуа намайг гаргаад 5 дугаар бүлэг. Яшуа 5. За энэ бол бас урд нь яригдчихсан сэдв байгаа. Гэтэ энийг бид нар ерөөсөө дахиж ярихгүй болов болохгүй. Яшуа намын 5 дугаар бүлэг. 1-3. Йордны чандад